Ингээд сурагч гэвсэн байна. За өнөөдөр та бүхэндээ өөрөө уншсан хамгийн сонирхолтой гоё номыг танилцуулъя. Тэр ном бол Монголын нууц давчаа гэдэг ном байгаа. За тэрээр манай Чингис хаан маань Хэнтэй аймгийн Дадал сумд 1162 оны 11-р сарын 14-нд төрсөн ба 1227 оны 5-р сарын 31-нд хүртэл амьдарсан. За тэрээр амьд байх явцдаа маш их олон улсуудыг эзэлсэн байгаа. Түүний эзэлсэн улс Орос, Украин, Казахстан, Израиль, Хятад, Польш, энэтхэг хойд өмнөд Солонгос, Турк, Румын, Сибирь, Килик, Анатоми, Перс, Төв Аз, Молдов, Пакистан, Кыргызстан, Туркменистан, Узбекистан, Бири, Хорезмэн, Сибирь, Афганистан, Умар, Далтус, Ирак, Армени, Азербайджан, Гүрж, Иран, Пакистан, Беларусь, Унгар, Болгар, Сирий, Палестин гэх маш олон улсуудыг эзэлсэн байгаа. За тэр үед нийслэл нь олонгод хар хором гэдэг хот байсан. За Чингис хаан улсаа баруун зүүн төв гэж 3 хуваадаг байсан. Баруун зүүн төвтэй олонгод цэргүүд болон ард иргэдэд амьдруулдаг ба төв хэсэгтээ өөрөө амьдардаг байжээ. За түүний хамгийн хайрладаг байсан хатан нь бол Хулан хатан, хамгийн ухаантай нь 990 гэдэг хатан байжээ. Мөн их хатнанд бүртээ. За Чингис хаан амьд байх явцдаа мөн маш их газар нутгийг эзэлсэн байгаа. 330 сая км Чингис хаан олон тактиктай. Мөн хүнээс нь 40 сая юм уу? 40 саяас дээш давсан гэж ярьдаг манай монголчууд. За тийм лайхтар манай монгол хүн байгаа юм да. За мөн түүний мэдээллийг хүрэхэд Дэйхэгийн шинжилгээгээр дэлхийд даяар нийт 16 сая хүн Чингис хааны удамд хамаарахыг тогтоосон. Чингис хааны аж ахуй нь бол Ховлон хаан 1215-1294 он хүртэл амьдарсан байгаа. Ян улсыг байгуулж Хятадын эзэнт гүрнийг захиран суусан Ховлон. Өгөөдөө хаан 1186-1241 онд Чингисийн 3 дахь хүү бөгөөд хаан ширээгийн залгамжлсан юм. Тэрээр Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэрийн уламд хэлсэн билээ. За монголчууд ихэвчлэн моринд ингэж судахдаа ном сумаар харавдаг. Тэгээд ном сумаа тусгаалan загасны тосоор 6-аас 1 жилийн хооронд яадаг гэж байгаа хгүй, хатаадаг гэж байгаа хгүй. Тэгэхээр тэр сум нь 10 метр хүрэх чадaltaй гэж байгаа. За хэрэв манай Чингис хаан одоо байсан бол дэлхийг бараг захирсан бараг Азийн бүх улсуудыг эзэлсэн байгаамаа манай Чингис хаан. За тойрол гэдэг нь 1203 онд сурсан Чингисийн эцгийн дотн анд байсан юм. Тэрээр Тэмүүжин гүргэж аваад залхамжлагчаа болгосон юм. Чингис хааны үед олонгод ном сум нь их хүчтэй байсан юм байна л та. Одоо ингээд нэг улсыг ялсан гэж бодъё л та. Тэгэхэд мориороо ингэж бөөрөнгө тойрог үүсгэнэ үстэй. Тэр үед нь жоохон зай үлдээг сэрлийг нь хөдлөгдөг байхгүй юу? Тэнгүүд нь дайсны тал тэрэнд нь хурдагдаад бут нэрэгчдэг гэсэн. Гэтэ манай Чингис хаан бол бүр дайлчдаггүй байсан. Эхлээд хоёулаа ингээм найрамдал тогтооё. Чи битгээр бид нар руу дайраа даа гэсэн чи тэр хоризм чи тийм асуудлаас болоод л бид нар танаа улсыг эзэлнэ гэж мангартж байгаа л шууд нэг хамаг олон цэрэгтэйсэн болохоор ялна гэж бодохгүй юу? Тэгсэн чинь манай Чингис хаан чи шууд бут нэргээд л алсаа. Тэгэл хүн ам ихтэй улсуудыг дорхноо эзэлсэн гэхэр чи их амар хүн байгаа хгүй юу? За Монголын их цэргийн амжилт хөлөг морныхын шандас хүний санаанд оронгүй олон арга мэхэс нь улбаатай. Тэдний чадварлаг морь тарвачид дайсныхаа хад зөөдөөс довтлон ирж сумаа тавьчихад тэр дээрээ ухран давхиулж одно. Монголын их цэргийн өрөө нэг өдөрт 60 гаруй км завыг туулах чадaltaй байв. Амар байгаа хгүй юу? Уг нь эцгийг найрлсан нэр бол Тэмүүжин гэдэг л дээ. Гэвч хаан ширээнд залсны дараа Чингис хаан буюу Чингис гэж үргэлжилсэн байгаа аахгүй юу? За тэгээ ийм байгаа. Бараг Азийн бүх улсыг эзэлчихсэн дээ. Аян дээр явцад олонгууд Монгол дайчид бүгдээрээ гараас 4 хөтөлгөө морьтой явна.
Морин сэлгэнд авах тул цэргийн үрээнд ямар ч холыг асар богинохон хугацаанд туулах чадвартай байлаа. Монголчууд нүүдлийн удмын улс болохоор явдал даадаг буурсан газар төвгүй тохиноос сурчсан юм. Хоол хүнсээ төхөөрөхийн тулд сумаар аав хийдэг байв. Дайны бэлтгэл булчгана. Юурал тэд дайны аян зам оржирна гэж үгүй байжээ. За манай монголчууд бол бууж өгөх их бодлого хүмүүс байхгүй юу? Хизээч бууж өгнө гэж байхгүй. За тэр манай Чингис хааны ээжийг нь олонгот Өөлөн их гэдэг. Харин аавыг нь олонгот Есүхбаатар гэж нэрлэгээ. За манай Чингис хаан бол их алдартай монголчуудын хинч мэднэ. За одоо би та нарт товч тайлангуудын ярилцуулъя л та. 1162 онд Ононголын өвөөндөө мэдлүү. 1171 он эцэг Есүхбаатарын татаруудад хорлогдож бөөрөн дээрээ ганц гэрээр үлдэв. Жамуу хаантайгаа учирч цусан тангараг өргөн анд бололцов. 1175 он эцэг нэгт Бэхтэр ахыгаа хөнөөж орхин оцсон овгийнх нь түүнийг олдслон хорив. 1178 он Бүртөдөө гэрлэн Хэрээд аймгийн хан тойролтой холбоотон болов. Бүртээ мэрэгдүүдийг олдсон Тэмүүжин Жамуух тойрол хан тусламжтайгаар мэрэгдийг дарна Бүртөөгөө аварлаа. Жамуухын хамагт нэгдэн ууган хүү зүвчин мэндэллээ. 1179 он шив. Жамуухыг орхинуулээ. Хар зүрхний хөх нуурын хөвөөнөө Монгол аймгийн удирдагчаар өргөмжлөв. 1189 он Жамуухын эсрэг анхны тулаан 1190 он 1195 он Татар аймгийг довтлов. 1197 он Шинэ нутгаа Ааро хэмээн нэрлэв. Тойрол хааны тусламжтайгаар Жамуухын эсрэг тал дахин тулалав. 1201 он 1202 он Татарын эзэлж цэргийн доод зохион байгууллаа шинжилв. Жамуухыг буулган авав. 1206 он их Монгол улсыг байгуулж Чингис хаанаар өргөмжлөв. 1206 онд гэж байна шүү. Заяа. 1211 онд Хятадын ойд засаг Алдан улсыг дайлаар мордов. 1229 он 3 дахь хүү өгөөтэй орныг нь залгамжлав. 1220 он Хоризмыг байлдан дагууллаа. 1227 он Хятадын ойд засаг босгочдын дарахаар явах замдаа Бэрдэн улмаар насан эзэлсэн гэдгээ.